За Архимеdes-ийн 1-р гишүүн нь ингэж өгсөн юм байна. Харин 9-р гишүүн нь ингэж өгсөн юм байна. Тэгвэл уг Архимеdes-ийн ялгуурыг олно. За мэдээж хэрэг А9 гэдэг бол А1 дээр нэмэх нь n-ээс хасах 1. Тэгэхээр 9-өөс 1-ийг хасаад 8 үрчхэнд явах хэрэгтэй. За эндээс ялгуур гэдэг маань А9-өөс А1-ийг хасаад 8 тугана гэсэн үг. За А9 нь болохоор логарифм 2 суурьтай 92. А1 нь болохоор логарифм 2 суурьтай 4. Тэгэд хуваах нь 8. За логарифмын ийм чанар байгаа. А суурьтай Б-гээс хасах нь логарифм А суурьтай С гэж байх юм бол гол нь суурьуд нь адилхан тий. А суурьтай адилхан суурьтай хоёр логарифм хасж явах юм бол нэг суурьтай болгоод Б-гийн С-д нугачдаг. Тэр яг энэ томьёо ёсоор бол юу болох гэж байна вэ гэхээр энэ хоёулаа 2 гэсэн суурьтай логарифм байгаа учраас нэг суурьтай болгоод 92-ыг 4-т хуваачна. За тэгээд 8 тугаана. За 92-ыг 4-т хуваахаар 23 гэж гарч ирэх юм байна. Логарифм 2 суурьтай 23-ыг хуваах 23 хуваах нь 8 бол. За ингээл ерөөхдөө орчиндөө. За бүр чааш нь бичмээр байх юм бол логарифм 2 суурьтай 23-ын 8-ны 1 зэрэг гэж бичиж болно. За бүр чааш нь бичмээр байвал логарифм 2 суурьтай 8 зэргийн язгуурдаар 23 гэж бичиж бас болно. За ерөөхдөө бол ингээд орчих нь баг илүү дээр байна.